За зөвшөөрлийн тухай хууль тогтоом хуулийг дэмжиж байгаа. Ер нь бол нийгэмд ухаалаг бус, утга учир муутай, чирэгдэл зардал ихтэй, хүн зуршил ойлгомжгүй байдлыг ингээд дөвийлгсэн байдлууд гараад хаар айлг гараад байгаа шүү дээ. Тэгээ энийг зогсоохын тулд зөвшөөрлийн хууль гэж ерөнхий нэг кодификац руу оруулах гэж байгаа энэ санааг бол дэмжиж байгаа. Гэхдээ судалгаатай хийхгүй бол бас эрсдэл гарч байгаа гэдэг хэлье. 2022 оны 6 сарын 17-нд баталсан зөвшөөрлийн хуулийн дээр галт зэвсгийн тухай хуулиас давсан юм хүлжилсэн. Галт зэвсэг түүний дагалдах хэрэгсэл гэдэг үг ороод ирсэн. Тэгээд юу болсон гэхээр гайл дээр ийм хэрүүл гарсан. Одоо яг амьдрал нэг иргэн одоо галт зэвсэгтэй холбоотой эвдэрсэн нэг бүш дуруу хараа гэх мэтлэн ингээд нэг тийм зүйлийг ингээд оруулаад ирсэн чинь гайл дээр энэ тусгай зөвшөөрлөлт юм биш үү? Зөвшөөрлийн тухай хуулийн дээр дагалдах хэрэгслийг ингээд бичсэн байна гэдэг. Тэгээд зөвшөөрлөгдөг цагдаагийн байгууллага дээр нь очиод ингээд гайл тусгай зөвшөөрөл нэхэд байна гингууд галт зэвсгийн тухай хуулийн дээр ийм бүр их манад олгоогүй шүү дээ. Бид энэ тусгай зөвшөөрөл бичихгүй гэх. Иргэн уучраа ойлгох очиж. Гайл дээр нэг юм ярина. Цагдаа дээр нэг өөр юм ярина. Тийм учраас ингээд хууль хоорондын нийцэл болон үндсэн зохицуулт нь юу шийдэж байгаа вэ гэдгийг ойлгохгүйгээр зөвшөөрлийн тэр хэсгийг бичгээр бас ийм гажиг үүсэж байгаа. Дахиад бид түрүү хэллээ, ухаалаг бус утга учир муутай зардал чирэгдэл гаргадаг зүйлийг энэ хуулиар хасах гэж оролдож байгаа. Одоо дагаж ирсэн хуулийн дээр ингээд дахиад бичиж байгаа. Одоо сумтай холбоотой хэсэг байна. Дэсэж дэлбэрэх эрсдэлтэй даруй байхгүй юу? Хонгоо, толгой гэх мэтчсэн зүгээр л металл. Энийг тээвэрлэхэд тусгай машин хэрэггүй шүү дээ. Гэтэл энэ дээр чи ингээд тусгай машин байх хэрэгтэй гэж бичиж байгаа. Дарийг тээвэрлэхэд баг жилдээ 2 жилд нэг удаа тээвэрлэх байх. Угсрагдсан байгаа сум бол дэсэж дэлбэрэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ аж ахуйн нэгж дээр ингээд ухаалаг биш, утга учир муутай дахиад зардал нэмээд хэлчихэж байгаа байхгүй. Чи заавал юм юмтай байна. 2 жилд нэг удаа хэрэглэх тээвэр зориулаад машинтай байна гэж хулчилж байгаа байхгүй. Гэтэл дэсэж дэлбэрэх бодисыг чинь тээвэрлэх тусдаа бизнес шүү дээ. Тэр аж ахуйн нэгж байх албагүй байхгүй юу? 2 жилд нэг удаа өөр компаниар мөнгөний төлөөд тээвэрлэж болно шүү дээ. Гэх мэтлэн ингээд нөгөө амьдралд байдаг зүйлүүдийн судалж иж хууль хийхгүй бол ингээ механик нөгөө албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэдэг шиг нөгөө аж ахуй нэгж бизнес эрхэлж байгаа иргэд дээр утга учир муутай хүн суртал дахиад давхар зардал тэгээд албан тушаалтнаа эрхэмлжүүлсэн ийм үг үйлдвэр биччихээр дунд нь иргэн юу үсэж гинүү гэхээр асуудлаа шийдэж чадахгүй. Асуудлаа шийдэх арга зам нь юу болох вэхээр айгүй авилга үлдэн шүү дээ. Тэгэхээр биднээс нэг томьёонуудаа сайн судлах хэрэгтэй. Энд одоо дахиад энэ хоёр зөрчлийн хууль болон одоо үндсэн хууль цаана байгаа тухайн харилцааг зохицуулж байгаа хуулиар чи аль нь дагуу юм? Дахиад тэр чиглэлээр нь кодификацийн шийдлийг гаргахгүй бол гээд үндсэн зохицуулт нь өөр юм яриад байдаг. Гэтэл одоо зөвшөөрлийн хууль нь өөр юм яриад байдаг. Дэлхийд галт зэвсгийг хянж байгаа 3 арга байгаа. Тусгай зөвшөөрөл өгж байгаа. Гол төмөр, замаг, хайрцаг анги энэ 3 нийлүүл галт зэвсэг. Тэрнээс бус дээр нь тусгай зөвшөөрөл байхгүй. Тэгэхээр одоо зөвшөөрлийн хуулийн дээр чинь дагалдах хэрэгсэлгээд биччихээр бууны хөл авсан ч тусгай зөвшөөрөлтэй. Нэг замгныхаа нэг бүшиг. За ер нь одоо нэг түрүүн хэлсэн шүү дээ. Одоо зөвшөөрлийн харилцаа зохицуулж байгаа 160 гаруй хууль байна гэдэг. Эний нийцлийг нь маш сайн хангах хэрэгтэй юм аа. Ягаад тэгэхээр салбар хууль байвал салбарын одоо тэр харилцааг зохицуулсан хууль байл. Одоо галт зэвсгийн тухай хууль байвал галт зэвсгийн тухай хуулиа барьж байна. Зөвшөөрлийн хуулиуд ерөнхий хууль шүү дээ. Нийтлэг харилцааг зохицуулж байгаа. Жагсаалт байгаа. За тэр салбарын хууль байхгүй болвол зөвшөөрлийн процесс чинь ингэж явуулшуул гэдэг хууль шүү дээ. Та өөрөө бас уншсан байлгүй зөвшөөрлийн хуулийг. Тэгэхээр тэр салбарын хуультай хэрэг заяаг тэр дагалдах хэрэгсэлгээл орсон бол дагалдах хэрэгслэр нь зөвшөөрлийн хууль руу жагсаалт руу орж байгаа. Тэр зөвшөөрлийн хуулиас салбарын хууль руу оруулаагүй байхгүй. Тийм болохоор энэ дагалдах энэ нөгөө дагуулж энэ салбарын хуулиудыг өргөн бариулаад байгаа шалтгаан нь тэр юм. Тэр салбарын хууль дээрээс мөрө суух хэрэгтэй. Зөвшөөрлөлтэй харилцаатай холбоотой юм суух хэрэгтэй. Тэрнээс нь зөвшөөрлийн жагсаалт руу татчих байгаа байхгүй.
За юу хууль зүйн яам нэмээд хариулчих сая тэр дагалдах хэрэгсэл төр. Цагдаагийн ерөнхий газар хуулийн хэлцээний дараах орондоо бац хэрэгэлдэж байна. Гишүүний саяны ярьсан асуудлаар бол ажлын хэсэг өрөөнд бол энэ асуудал бол яригдсан байгаа. Бас цаашид бол энэ улсын их хурл дээр дэмжигдсэн тохиолдолд дахиад цаашаа үргэлжлэх ажлын хэсэг дээр энэ асуудлыг илүү цаашаа боловсронгуй болох асуудал дээр бол анхаарч ажиллахаар бол яригдсан байгаа. Галт зэвсгийн тухай хууль, дүнтэй дагалдах, бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах асуудал дээр өшөө боловсронгуй болох асуудал дээр яригдсан асуудал байгаа. Дахиад нэг одоо зөвшөөрлөө хуулийг дэлгэмдүүлээд хэлэхэд биднээс төр бас ингээд аль болох ирэнд хүн сурталгүй, давхардсан зөвшөөрлгүй тийм зохицуултыг бий болох гэж оролдоод эргэл хайвал хийгээд багш байна. Гэхдээ нөгөө төрийн нэгдсэн бодлого байхгүй учраас жоохон учир дутагдaltaй багш байна. Тухайлбал одоо хуульчийн хэрэгцсэн байдлын тухай хуулийг анх гаргахдаа хуульчдад энэ мэргэжлийн лиценз гэдэг зүйлийг нь бол одоо нэг тодорхой болгоё. Тэгээ хуульчдын холбоо энэ лицензийг ингээд олгодог байя. Лицензийг ард нь мэргэжлийн хариуцлага гэдэг одоо албан ёсны хариуцлага систем бий болоод энэ мэргэжлийн өөрөө удирдах ёс болон өөрийн зохицуулттай зохион байгуулалтыг хий гэж бодож төлөвлөж хийсэн. Тэгээд тэр зохицуулт нь дахиад нэг хүн сурталыг багасгах, давхардсан шалгалт зөвшөөрлийн системүүдийг л багасгах зорилттой байсан байхгүй юу? Тэгсэн чинь дахиад юу болсон гэсэн чинь өмгөөлөгчтэй холбоог байгуулангуудаа хуульчдын холбоо шалгалт авдаг, гэрчлэгээ олгодог. Өмгөөлөгчтэй холбоо шалгалт авдаг, дахиад зөвшөөрөл олгодог. Тэгээд сүүлдээ ингээд бодит байдлаар харахаар түрүү хэд хэдэн гишүүдийн үгэнд гарч ирсэн. Зах зээл дээр байгаа өмгөөлөгчт нь хэн өмгөөлөгч болох вэ гэж өөрийнхөө зах зээлийг нээдэг бол хоёрцсан. Энэ чинь сонирхолтой зөрчил шүү дээ. Инээс зугатаагаад хуульчдын холбоогоод өмгөөлөгч, прокурор, шүүгч гээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоод, компани хуульч оролцоод зөвшөөрөл өгдөг систем байсан чинь ард нь нэг хаагуйн салгаад өсчингээр бол одоо толгоо угаадгийг дахиад бизнес болгоод салгаад лицензтэй болгоо хийцэн. Үсийг угааж байгаа үсээ засах үйлчлэгээр чинь чанаас ажир штэ. Гэтэл үс засах нь тусдаа толгоо үс угаах нь тусдаа хуулийн лицензтэй болгоо ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү одоо ингээд давхардсан зөвшөөрлийн системүүдийг мэргэжлийн холбоод дээр ч гэсэн одоо зогсоохгүй бол цаашаага одоо нэг төр дарга үйлдвэрлэдэг гэдэг шиг хувийн одоо мэргэжлийн холбоод нь зөвшөөрлөг үйлдвэрлэдэг системээр ингээд явах шинжтэй байна шүү. За энэ тухайн үе засгийн газраас зөвшөөрлийн хуулийг өргөн мэдүүлээд тэгээ манай Халс суурин гаавын гишүү ажлын хэсгийг нь ахлаад тэгээ их хурлаар батлуулсан юм бил. Тэгээ нийтдээ тухайн үед за Бямцог сайд бас батлуулсан юм байна. Ажлын хэсэгт ажилласан. За ингээд 360 болсон юм байлээ. За сайн зоригоос байсан юм. За яг уу тэгээд Монгол төрийн төлөөд хэн ажиллах нь яг вэ? Тийм биз. Тэгээд 360 болсон зөвшөөрөл чинь түүнээс хойш дахиад 20-оор нэмэгчлээ. 20-оор нэмэгчлээ. Тэгээд дөрөв хэлснээр нөгөө гэрчлэгээ магадлалын итгэмжилгээд янз бүрийн нэрээр зүсөө хуургаад нэмэгдээ ороод ирлээ. Тэгээ биднэрт нэг юм арга зам ингээд илэрхийлд нэг юм одоо бүртгэл гэж нэрлэлчээл зөвшөөрөл шиг бүртгэлтэй. Нэг ийм олон хэлбэрээр ингээд яваад байхаар бүртгэл магадлалын эзэмшил сертификат гэрчлэгээний чинь тоо 1000 гарчхаар зөвшөөрөл буусны ач холбогдол гарахгүй байгаа юм л да. За тэгээ энэ удаа бол мэдэгдэл гэж юу юм бэ гэдгийг энэ тухайн алан одоо хуульчилж байгаа. Шууд тэр худалдаа үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаануудыг бол хаана ямар газар, ямар байршилтай, ямар үйл ажиллагаа явуулахаа мэдэгдэж байна. Мэдэгдэж байгаагийн шаардлага бол дараа нөгөө хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй гэж зүйлүүд дээр төр хяналтаа тавиад иргэдийнхээ ахуй байдал дээр хяналтаа тавиа явах шаардлагатай. Зүгээр энгийн зөвшөөрөл гэж байдаг. Энгийн зөвшөөрөл рүү бол тусгай зөвшөөрлөөс олон энгийн зөвшөөрөл шилжүүлж байна. Яагаад энгийн зөвшөөрөл рүү шилжүүлж байна гэхээр энгийн зөвшөөрөл бол 22 хоног дотор төрийн байгууллага тэр зөвшөөрлийг олгосноо эргэж хариу мэдэгдээгүй бол шууд эхлэнэ гэдэг ийм зөвшөөрлийн хуулийн зарчим байна. Хариу өгөхгүй бол шууд ажиллаа эхэлнэ. Тэгэхээр энэ хуулиар бид нар энгийн зөвшөөрлийн тоог нэмэгдүүлж байна. Дээрээс нь нийт 120 энгийн зөвшөөрөл 30 мэдэгдлийг хуульчлаад энийг мэргэжлийн холбоодууд руу шилжүүлэх эрх зүйн орчин нээж байна. Ингээд ерөн зах зээл дэх төрийн оролцоог бууруулах зорилготой ийм хууль болж байгаа. Төсвийн үрээс тэгж батлагдсан шүү дээ. Тэгэхээр энэ зөвшөөрлийн хууль гарснараа бол хөдлийн, ажлын, хөдөлмөр эрхлэлийн амьдралаа авч явъя гэсэн хэн болгон чөлөөтөө амьдрах боломжийг нь чөлөөлж өгч байгаа.
Жишээ нь өчигдөр өнөөдөр бид нар энэ сэргээгт хэрч хүмүүстээ тогтоол батлалаа шүү дээ. Тэгэхээр нарны панел тавиад төвийн дулаанд өгөө гэд тэндээс орлого олё гэхээр дахиад зөвшөөрөл их юм. Тэр 10 гаруй бичгээр нь хэн бүрдүүл явах юм бэ? Дээрээс нь өнгөрсөн хугацаанд сая Батэрдэн сайд хэлсэн тэр цахимын сайд байх үеэс ахуулаад бид нэр захимжуулах ажлыг хийсэн. Одоо нийт 122 зөвшөөрлийг бүрэн захимжуул дууссан. Энийг яамдууд хэрэглэх л ёстой. Энгүүл хүн оролцохгүй байхгүй. Тухайн үед игээ дууссан. Одоо хэрэглэх л хэрэгтэй.